Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Зүү ёс намын цаг нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа танд өдрийн мэндийг хүргэе. Бидний өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хамт тураг дээрсэн зочтой танилцуулъя. Зөв хүн электрод дэвсэл буюу зүү ёс намын дарга Батбаярын насан бэлэг дарга маань мөн алс холын арлын Япон улсаас оролцож байгаа 2020 оны улсын их хурлын сонгуульд гадаадаас нэр дэвшсэн 3 хүний нэг мөн Япон улсын Васеда их сургуулийн судлаач нийгмийн ухааны доктор Мягмарын Ариун Туяа доктор маань онлайнаар урагд оролцож байна. Та бүгд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Бид юуны дөрөнд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор ярилцлага эхлэе гэж бодлоо тасаа дарга. За, нийт дөрөнд ярилцах хэлцэх ёстой асуулт гэж бодож байна. Нийгмийн сэтгэл зүг хамгийн ихээр эмзэглүүлж байгаа зүйл бол одоо COVID-19 буюу цар тахал болоод байна шүү дээ. Тэгэхээр энэ цар тахлын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа манай улсын бодлого ер нь зөв хэрэгжиж байна гэж та бодож байна уу? За энэ цаашлаад хүл хорио тавих нь ер нь зөв юм уу? Таны бодлоор. Тий. За энэ өнөөдөр жишээл 285 хүн тийм ээ. Өнгөрсөн 24 цагийн дотор одоо халдвар авсан хүнийтэй 285 хүн гэж зарлагдлаа шүү дээ. Энэ бол урд нь байгаагүй өндөр тоо гарлаа тийм ээ. Тэгэхээр нэлээд тийм одоо байдал бол нэлээд хүнд тийм ээ нөхцөл байдалд орчод байна гэдэг одоо тэрний илрэл болов гэж бодож байна. За тэгээд энэтэй холбоотой Монгол улсын тийм ээ одоо яг энэ ковид энэ коронавирус чинь өөрөө гараад энэ цар тахал маань гараад 2 жил болчихлоо шүү дээ тийм ээ. Тийм тэгээд юу шин тахал, шин өвчин. Тэгээ энэтэй бол дэлхийд даяараа тэмцэж байна. Тэгэхэд нөгөө алдаж онох асуудал бол хаана одоо бүхэл улсад гарч ийн л да тийм ээ. Тэр утгаараа Монгол улсад ч гэсэн одоо алдаж онох юм гаралгүй л яг тийм ээ. Энийг бол одоо Монголын иргэд бол хүлээцтэй харж тийм ээ төвчих юм боломж бол одоо их хүлээцтэй хандж байгаа шүү дээ тийм ээ. Тий. Тэг яг энэтэй холбоотой юун дээр алдсан юм бэ? Юун дээр одоо бас арай жоох өөрөө байж болоогүй юм бэ гэдэг талдаа би 3 зүйл дээр бас тийм ээ. Тогтож ярих гэж бодож байна. Нэгдүгээрт энэ одоо яг жоох тийм оршил болгоод хэлэхэд 2020 онд одоо Монголд бол тийм халдвар орж ирээгүй байсан. Энэ үед одоо юуг л одоо эдийн засгаа боомлол тийм ээ юуг ингээл одоо хязгаарлалт тогтоогоол хөл хорой тогтоогоол гадаад тийм ээ одоо юуг хаагаал ингээл хэлсэн л дээ тийм ээ. Тэгээд эдийн засгаа ингээд юуг ингэж боомлсон бас жоох буруу болсон юм биш үү гэсэн ийм бодол бол байдаг. Тэгээ ялангуяа хүүхдүүдэд тийм ээ бид нэр сургуульд нь явуулахаа байсан. Хүүхдүүд мал ялангуяа 2 жил бараг тийм ээ сургуулиасаа ингэ завсардж штэ тийм ээ. Энэ бол одоо бас оновчтой бодлого байсан хэсгэд бол би бол одоо эргэлдэж байгаа. За ингээд нөгөө 3 зүйлрийг орж ярихад эхлээд юуны юм ингээ хэлэхэд аливаа ийм одоо засгийн газар аливаа ийм бодлого тийм ээ аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхээс өмнө судалгаатай, шинжилгээтэй тэгээ дээр нь одоо хэрэгжүүлэх арга нь тодорхой хэрэгжүүлэх хугацаанд тодорхой, зорилго нь тодорхой тийм ээ. Үр дүн тодорхой, хэрэгжүүлэх явцдаа тэрнийг хэмжих боломжтой тийм ээ. Тэгээ хэрэгжүүлж байгаа хүмүүсээ хэрэгжүүлэх нөгөө нөөц бололцоогоор нь хангаж өгч тийм ээ. Ингэж явах одоо тэгээ ард түмэндээ мэдээлэлээр ингэж хангаж ажиллах тийм ээ. Ийм шаардлагатай бол байдаг. Тэгээ энэ зарчим бол ерөөсөө бүр мөрдөгдөөгүй. Монголд бол ерөөсөө мөрдөгдөөгүй тийм ээ. Тийм жишээлбэл хөл хорой тогтоё гэж бодъё тийм ээ. Хөл хоройноос болоод иргэд болон аж ахуй нэгж тийм ээ. Маш их одоо ирэх нь одоо зөрчигддөг. Дээр нь маш их одоо юу яадаг тийм ээ хохирол амсдаг байхгүй. Яг үнэ ард нь хүний ирэх хаагдаж хүний амьдрал байж байдаг. Ахуй амьдрал явж байдаг тийм ээ. Ирэх бас байж байдаг. Хүүхдүүдийн нийгэм шиг тэр хүмүүжил хаагддаг. Яг үнэ тий. Ийм асуудал байдаг байхгүй. Тэгэхээр тийм амар бас биш. Хариуцлагагүй хийж болохгүй энийг тийм энэ шийдвэрийг маш хариуцлагатай хийх хэрэгтэй байдаг. Жишээлбэл хин яг ямар нөхцөл байдал энэ одоо тийм ээ хөл хориг тогтоох хэрэгтэй юм бэ? Тогтоохдоо ямар мэдээлэл дээр үндэслэж тогтоох хэрэгтэй. Хугацаа нь хэд байх хэвтэй. Тэр хугацаанд ямар арга хэмжээ авах хэвтэй тийм ээ. Хин хийх юм гэдэг нь аюу тодорхой байх хэвтэй. Гэтэл ийм юм байхгүйгээр хөл хоройнууд бол маш их одоо хэрэгжсэн. Тэгээ хэрэгжихдээ гинт зарладаг. Яг үнэ. Гинт зарлал маргааш бэлтгэл. Ямар ч бэлтгэл байхгүй. Дээр нь ард түмэнд өгсөн мэдээлэл байхгүй тийм ээ. Ингэхлээр эн чинь өөрөө маш айц хүйцэг бий болгож, төвшөөр бий болгож, нөгөө иргэд маань их бохиндж байгаа байхгүй юу. Төвчих гээд нь шүү дээ. Хамтдаа л гэдэг байгаа тийм ээ. Хамтдаа тэмцээд энэ цар тахлаас гарах гээд идэг. Гэхдээ ингэж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээд эндээс юу харагдж байна гэхээр манай Монголын төр засаг бол ингэж юмэг төлөвлөдөг тийм ээ. Иргэдээ ингэж иргэн төвтэй байдаг, иргэдээ боддог тийм ээ. Ийм бодлого авч хэрэгжүүлэхдээ бас чадвар муу байна л гэдэг нь бол харагдаж байгаа. За хоёрдугаарт нь бид 3 зүйл гэсэн 3 зүйл ярьж тийм ээ. Хоёрдугаарт нь аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхэд тийм ээ. Хий гэж хэлээд орхих бол нэг амархан байдаг. Яг хийгээд дуустал явахд хэцүү байдаг байхгүй. Тэгээ хийхэд бол нөөц хэрэгтэй байдаг. Тэр нь юу гэхээр одоо нэгдүгээрт тэр удирдлагын тийм ээ. Удирдагчдын манлал хэрэгтэй. Бүр эцсийн хүртэл бид нар чинь хянаж явах хэрэгтэй, шаардлага тавьж явах хэрэгтэй байхгүй. Хоёрдугаарт нь тэр
хүний нөөц хэрэгтэй, эмч хэрэгтэй, сувилагч хэрэгтэй тийм ээ. Тэр хүмүүсийн халдвар хамгааллыг хамгаалах нөгөө нэг багаж хэрэгсэл бүх юм хэрэгтэй болдог байхгүй юу. Тэгэхээр ингээд та нар хамгаал гэдэг, хий гэдэг тэгсэн мөртлөө нөгөө нөөцөр нь хангаж өгч чадахгүй бол нөгөө төр том төрийн албаа хаагчд маань нөгөө үр дүнтэй тийм ажиллаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр нэг ийм нөхцөл байдал би бол ажиглаж ийн гэж харж байгаа. Тэгэл нэг жоохон ингээд үгүй одоо дор хаяал нэг тийм ээ одоо ийм илчлэг сайтай хоолундаар хангах, амрах, тийм ээ, алжаалаа тайлах боломжоор хангах хэрэгтэй байхгүй юу? Тэгээ нөгөө нэг эмч сувилагч нарын тооч нь бас тийм ээ хангалттай байх хэрэгтэй. Гэтэл энэ дээр нь нөгөө төр засгийнхан маань өөртөө бол ингээд айгүй ингээд баян танцаг амьдраад идэг. Яг иргэдийгээ бодох болох тэрэ хойшоогоо суучдаг. Нөгөө асуудлыг шийдэж өгдөг, хангамжаар хангаж өгдөг, нөөцөөр нь тийм ээ хангаж өгдөг. Ийм нэг асуудал байна гэж би бол харж байгаа. Тэгэхээр үр дүнгүй болоод байгаа маа гэж тийм ээ. За 3 дугаарт нь бас нэг асуудал байна. Энэ бол бас жоохон ноцтой асуудал биш маа. Нэгдүгээр юу гэхээр одоо ингээд гадаад гацж байгаа тийм ээ ирсэн монгол хүмүүс байна. Тэд нар чи энэ нэг тусгаарлалтанд байж байгаа гарч байгаа. За дотроо ингэж халдвар аваад имлэгт хэвтээ тийм ээ. Тэгэхэд тэндээс гарч байгаа хүмүүсээс чинь юу яаж штэ. Гарын үсэг авч байна. Бити явуулаа юм яриараа гэдэг тийм ээ. Энэ өөрөө айгүй муухай. Би бол байна гэж харж байгаа. Би бас байна. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс чинь дуугарч чадахгүй байна штэ. Төр засгийн чинь засаг одоо юу гэнэ улс төрчид нөөцөр нь хангах хэрэгтэй байхгүй. Тэгээд нөөцөр нь хангаад шаардлага тавиад тэгэд үр дүнд хүрэх хэрэгтэй байхгүй. Гítэл хийж байгаа юм чинь болохгүй байна гэдгийг хэлэх гэхлээр иргэдийнхээ амыг ч гэсэн таглалцсан байдаг. Нөгөө төрийн албаагчдынхаа ч гэсэн амыг таглалцсан байдаг. Дарамтлагдаг тийм ээ загиндаг. Ийм завхрал байна гэж харж байгаа. Тэгэхээр бид нар бол энэ одоо улс төр маань бол эрх баригчд маань жоох арчаагүй тийм ээ. Тийм одоо иргэн төвтэй биш иргэдэд үл хайрлсан. Ийм л одоо хандлага ажиглаж байна гэж би бол одоо сөрөг хүчний зүгээс тийм ээ ингэж бол ажиглаж байна. За Монгол улс маань бол цар тахалтай тэмцэх зорилгоор 1 тэрбум гаруй Америк долларын зээл тусламж авсан гэхдээ тоо сонсогддөг юм аа. Насадарга. За үр дүнг нь гаргаж чадсан юм болов уу? Тий, яг үнэ одоо энэ одоо тэгвэл бид нар ер нь цааш яах вэ? Тий шүү дээ, яг үнэ. Энэ гарч болох үр дүнг тийм ээ гаргаж болох байсан үр дүн гаргаж чадаагүй гэж харж байгаа. Маш их мөнгө шүү дээ тэрбум доллар чинь тий 2.5 их 80 төгрөг байхгүй юу? Тий. Тэгээд Улаанбаатар хот чинь өөрөө 1.5 сая хүнтэй тийм ээ. Тэгэд энэс илүү хүн амтай хотыг эсвэл энэс илүү хүн амтай тийм ээ улсыг бид нэр барьж чадж байгаа жишээ бол байна шүү дээ олон улсад тийм ээ. Тэгэхээр ингэж эндээс юу гэж харах гэдэг нь гэхээр бид нэр энэ одоо цар тахалтайгаа тэмцэж байгаа юм шиг мөртлөө яг бодит байдал дээр үнэхээр байхгүй болгочих гэсэн хүсэл тийм ээ тэмүүлэл зориг бас байхгүй байгаа юм биш үү тийм ээ. Цаана одоо ямар учиртай юм тийм ээ. За сүүлд бүр хардаж эхэлж шүү дээ. Миний хардлага бизнес яваад байна. Бизнес яваад байна. Хүмүүс цаана бизнес хийгээд байна тийм ээ. Тэгэхээр энэ өвчин чинь ингээд нэг тийм нэг их олон хүнийг хамарчилгүй, нэг олон хүнийг эрсдэлд оруулахгүйгээр тэгтээ байж ах нь зарим хүмүүст хэрэгтэй байгаа юм биш үү, тийм ээ? Тав зүр яг ингэж ярьж болохгүй л гэхдээ энэ зүгээр нийгмийн хардлага шүү, тийм ээ? Ийм хардлага байна. Зөндөө газар байна. Хэлж байгаа, ярьж байгаа, гараж ирж байгаа тоо баримт нь зөрөөд ахлаар чинь бүр ингээд цогөрж шít яг үнийг хэлгээ, тийм ээ? Тий. Харин туяа доктортой өдрийн минь төргий. За өдрийн минь төргий. За За Японд цаг агаар өнөөдрийн байдлаар хэр вэ? Өнөөдөр бол тогтмол дулаахан байна. Сухараа дэлгэрээд оюутнуудын шинэ жил ер нь дуусч байгаа. Бас төсөө оюутнууд баяраа хийж байгаа бах. Ариун туяа доктороос тодруулъя. Япон улс бол мэдээж маш өндөр хөгжилтэй орн шүү дээ, тийм ээ? Тэгэхээр ер нь Монгол улс маань Японы дайтай хөгжиж гэвэл за Япон руугаа хөгжиж нэг урайлга байгаад байгаа юм аа. Энэ талаар та ер нь юу гэж боддог вэ? Японд амьдардаг хүний хувьд. Уг урайлгын санааг бол ойлгож байна. Миний төвшинчдэр улс орны төвшин. Зүгээр энэ урайлгыг хэн гаргаж ийнө? Хэрэг илтгэж үзэх юм бол өөрөөр хэлбэл улсын бодлогын хэмжээнд авч үзэх юм бол шүүмжлэлтэй хандхаас өөр арга байхгүй. Яа тэгж байна вэ гэхээр зэрэг ер нь бол альва нэг улсын имийг дөөрнө гэдэг бол альч үед байдаг болно. Хөгжлийг яг Япон руугаа хөгжиж гэсэн энэ уг нь өөрөө их хүмүүс сонсож байгаа. За ер нь бол Япон руугаа хөгжиж гэдэг хөгжил талаас нь хүнсэн асуудал юм болов уу гэж ойлгож байна. Ер нь хөгжил талаас нь ярьж байгаа бол хөгжил маань өөрөө их өргөн өрөөний ойлголт. Энийг ганцхан эдийн засаг талаас нь яриул хангалттай биш. Эсвэл улс төрийн зохион байгуулалт институт талаас нь бас хангалттай биш. Мэдээж нийгэм манай Монголын нийгэм бол нийгмийн хөгжил талаас нь маш миний хөгжил ч юм уу. Одоо ковидтай холбоотойгоор ялангуяа тэр Японд руугаа хөгжиж гэсэн санаа маань ер нь хөгжлийн онлоорооч тэр туршлагаараач тэр яг аль асуудлыг хөндөд байгаа нь бол тийм тодорхой биш байгаа.
Япон тэгээд өнгөрсөн хугацаанд бол барууны нөгөө Англид тийм ээ одоо хөрөнгөний хувьсгал гараад тэгээд ажил төрийн хувьсгал болоод ер нь Европ улсуудтай хамгийн их урагшилж явж байсан Англи улс шүү. Яг тэр үеэр бол Япон баруун адилхан хөгжөө гэсэн шинжилгээ хийсэн. Дэлхийн 2 дугаар дайны дараа Америк руугаа адилхан хөгжиж гэх юм байна. Тэгэхээр ганцхан хөгжөөд тэдний араас гүйцэж очиод зогсохгүй ер нь төрүүлээ гэсэн ийм зорилттойгоор улс орно хөгжүүлж ирсэн юм. Бүгдээ бол. Гэхдээ ингэж хөгжүүлж ирэхийнхээ хувьд эдгээр яасан гэхээр өнөөдөр бодоод маргааш нь шууд хэрэгжүүлээгүй нэ. Ялангуяа маш сайн судалгаатай ханддаг. Тэгээд дээрэс нь өнгөрсөн хугацаанд бид нар ер нь юун дээр алдаж, юун дээр онов гэдгээ эргэж хардаг. Энэ хоёр зарчмыг баримтлахгүй бол бид нар мянга юм гадны юмыг өнгөц дуурайгаад бодлоо сайн явж чадахгүй дээ. Эргээгээд математикта буцаад орно гэсэн. Алтан загсны үлгэр шиг тийм ээ. Тийм. Тэгэхээр бидний хувьд бол одоо Японыг хараад яг юуг нь хөгжүүлэх гээд байгаа юм бэ те Монголын хувьд. Адил руу явах гээд байгаа юм бэ гэдэг асуудлаа тодорхой ярьж гинэ үгүй юу гэдгийг бас судлаач нар ялангуяа нийгэм бол их сонирхож байгаа байх. Яг Японы одоо ажил хөдөлмөрт дан чанарын дуурайх гэдэг. Нэг технологиг хооронд нь ингээд хүчин байгаа дээрээ үндэслээд тоошин юм бүтээдэг энэ чадварыг нь дуурайх гэдэг байгаа. Эсвэл одоо хүний хариуцлага тийм ээ багаар ажиллах чадвар гэдгийг хөгжилтөөгөө холбох байгаа юм уу? Яг юуг нь ярих гэдэг гэдэг энэ асуудал. За тэгээд бодлогын хүрээний асуудлынхаа хувьд бол манад энэ хөнгөцсөн ер нь мэдээлэл юм болов уу гэж хэлээд байгааг нэг ойлголт бол юун дээр төрж ийнэ. Алсын хараа 2050 гэдэг манад бараг одоо нэг зузаан бут хэмжээний хийхэн урт бодлогын бичиг баримт гарсан шүү дээ. За дээрээс нь сүүлийн жилүүдэд бол тогтвортой хөгжил гэж ярьж байгаа. Энэ бол олон улсын хэмжээний бодлогыг манад хэрэгжүүлнэ гэж ярьсан байгаа. Ийм хоёр билээхэн бодлогын томоохон юм байхад Япон луга хөгжин гэдгийг хааш нь авчиж наах гэдэг юм. Гэдэг асуудал тодорхойгүй байгаа. Энийг тэгэхээр бол ингийн одоо эрдэмч бай. Эсвэл судлаач ч бай. Төрийн албан хаагч ч ер нь их хэрэгтэй асуудалтай нэг байна. За дээрэс нь бид нар бол нэг юм ингээд санаачилчаад шууд хэрэгжүүлэх байгаагийн хаад одоо үр дагавар гэдгийг өнгөрсөн 30 жилд бол нэлээд сайн амсаж байгаа. Маш сайн амсаж байгаа гэж хэлж болно. Яг тэгэхээр зэрэг бид нар зах зээлийнхаа дараа улс орноо хөгжүүлээгээд гаднаас олон тусламж дэмжлэг авсан. 2000-ад оноос хойш бол маш их зээл авч байгаа тийм ээ. Амьдралын түвшин дээшилсэн гэдэг үгнээс. Тэгэхээр тэр улс орнч бай, олон улсын тусламж дэмжлэгч бай, эсвэл төрийн бос байгууллагын одоо хандивын үйл ажиллагаач бай. Гаднаас орж ирж байгаа юм болон Монголыг давчгүй судалдаг учиртай. Хайлангаа гаргадаг учиртай. Тэгээд үнэхээр яг Япон луга хөгжиё гэж байгаа бол жишээлбэл манай JICA-гийн бүхэл бүтэн олон судалгаанууд үе дараалтаа хэрэгжиж эхэлсэн юм байна. Тэр материалууд бол одоо JICA-гийн номын сан гэнэ үү? Эсвэл энэ JICA-гийн одоо төв байранд гэнэ үү? Монголтой холбоотой олон салбарын олон тайлан мэдээ байх хэрэгтэй. Тэгээд тэр болгонд Монголд ямар хэмжээнд байна вэ гэдэг дүгнэлтүүдийг Япон хүмүүс бол маш нарийн судалж хийсэн. Одоо тэр дөө хэр орсон юм бэ те? Тэрийг ингээд судлаад үзэж явъя гэх юм бол өнөөдөр бодсон юм маргааш хэрэгжүүлэх байхгүй байгаа. 30 жилийн хугацаанд ер нь хэдийн хэмжээний хөрөнгө оруулаад Япон хүмүүс жишээлбэл манай салбаруудыг юу гэж үзээд юун дээр боломжтой, юун дээр асуудалтай байна гэдгийг тулцсан байгаа, тогтооцсон байгаа. Тэрийг бид нар эргээгээд харах хэрэгтэй. Тэгээ энэ хэмжээний бидэнд бол материал байна. Хөндлөнгийн хүмүүсийн хийсэн үнэлгээ байна. Бид нар өөрсдөө их бага хэмжээгээр гадна дотоодод бол манай ямар яваад байгааг шүүмжлэлтэй хандж байна. Энэ хүмүүсийг дайцлаад потенциалаа тийм ээ ашиглаад Монгол үнэхээр ямар байгаа юм бэ гэдгийг базаад нэгтгэж харах нь төрийн өөрөөр ойлголоо. Төрийн институт. Энийг хийсэн хэмжээний юм байж ич одоо Япон луга хөгжөө гэж ярьж яваад байна. Тэр ороогүй байдлаа өнөөдөр Япон луга хөгжөө. За одоо юу хийх вэ гэж ярьж үнэхээр бодлоо. Энийг одоо хин нэгэн иргэн ярьж байгаа биш, хин нэгэн нам ярьж байгаа биш. Бүхэл бүтэн улсын их хурлын аргын ярьж байгаа үг учраас
нь бол байж боломгүй сонсогдож байна. Энэ талаасаа бол Япон хүмүүс сонсоод ч гэсэн ер нь бол гайхна гэж би бодож байна. Ийм бодолтой байна. Ариун туяа доктор за Япон улсад коронавирус COVID-19 сар дахлын нөхцөл байдал ер нь ямар хуваагаа талаар бидэнд хуваалцаач та. Тийм ээ тийм. Ер нь бол Японд бол яг л энэ дэлхийн нийтийн байдалтай ижилхэн нэг өсөөл нэг буурал байна л та. Тэгээ одоо бол нөгөө Японы хэвлэл мэдээлэл тийм ээ. Эсвэл мэрэгчлэнүүдийн төвшөнд юу гэж ярьж байна вэ гэхээр энэ 3 дахь давлгаа ер нь орчод байгаа юм биш үү? 4-р орвол яах юм бэ гэсэн асуудыг ярьж байгаа шүү. Саяхан бол энэ 4 мөчид нөгөө мөчид онц байдал зарласан байсан 2 сараас хойш. Тэгээд тэр яагаад онц байдал зарласан бэ гэхээр ер нь огцон манах шиг одоо яг өнөөдрийн манах шиг ингэж дээшээ өссөн. Өдөрт ер нь 1000-аас дээш давж яваад байсан л та. Тэгээд ганцхан Токиод биш бас өмнө нь гайгүй байсан мөчүүдэд гарч ирээд. Тийм бодохоор ер нь бол 500-аас доош буусан тохиолдолд энэ онц байдлыг цоцлыг гэсэн газрын шийдвэр гараад 2 сар зарласан байна. Сая 3 сарын 21-нд энэ онц байдлаа цоцлоо. Тэгээ онц байдлын үед бол гарахтаа бол юу өөрчлөгдсөн бэ гэхээр хамгийн түрүү нөгөө хоолны газрын тийм ээ өдөр үйлчлэгийг бол угаасаа хорсон байгаа. Байсан. Хоолны газрын үйлчилгээнүүдийг оройн цагийг 21 гэж хаадаг байсан бол урагшлуулаад 7 гэж хаадаг болсон. Энэ нь бол ерөнхийдөө одоо жижиг дунд үйлдвэрлэлүүд ийм арга хэмжээ болсон гэдгийг ойлголт бол байдаг. Нөгөө талаар үзэр үйлчилгээний одоо ялангуяа олон хүн цуглах газрыг шууд хааж байгаа. Яг тэгэхээр тэр энэ шинжлэх ухааны судалгааны үндслэлтэй юм байдаг тийм. Олон хүний одоо концерт ч гэдэг юм уу тийм ээ. Тэмцээнч гэдэг юм уу. Ийм арга хэмжээнүүдийг хаахгүй бол тэнд нөгөө тракинг гэж ярьдаг тийм ээ. Хин хаанаас яаж халдсныг хөөхөд хэцүү, барьж авахд хэцүү. Тийм учраас энийг хаана гэнэ. За тэгээд гадуур онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг засгийн газараасаа бүх иргэдтэй уриалсан. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ажлаа аль болох гэрээсээ явуулна. Дэлгүүр рүү бол явах нь ойлгомжтой. За эмнэлэг тийм ээ эсвэл одоо аптекч гэдэг юм энэ рүү бол явах нь ойлгомжтой. Тэгвэл нөгөө халдвар хамгааллын журмаа бол хатуу баримтлана гэдэг. Одоо тэгэхээр энэ дээр Япон улсын хувьд ямар юм харагдаж байна вэ гэхээр нэгдмэл нэг ойлголт нийгмийн түвшинд тогтцоод байгаа хит хитэн юмнууд байна. Нэгт бол хүмүүс маск бол заавалчгүй зүүн. Хашааж гарсан. Эсвэргээр нь маскгүй явж байгаа хүнээ харах юм бол баг эн чи юу вэ? Чи чин зүгээрөө. Энэ бол нэг бол одоо эрүүл биш хүн тийм ээ. Нэг бол энэ бол энэ дөрмийг зориулаар зөрчиж байгаа хүн байна гэж одоо ад үзэх хэмжээний байдлаар тийм харахаар болчиход байна. Бүр дадал зуршил болж. Оо мөн тий угаасаа эдгээр одоо ер нь бол аллерги ихтэй үзүүлэлттэй орны тоонд орсон юм байна. Корона гарахаас өмнө хэвчээ хүн карманда илүү маск тал явж байгаа гэсэн. Дараагийнх нь юм байна вэ гэхээр хорой цэрийг бол ус даяар тогтоохгүй. Хорой цэрийг бүх нийтээр тогтоохгүй. Хорой цэрийг зөвхөн шаардлагатай үед тогтооно. Өөрөөр хэлбэл энд юу гэж хэлээд байна гэхээр сургууль цэцэрлэгийг танхимын сургалтын аргаар нь хэвээр нь явуулнаа. Энэ бол чухал асуудал. Энэ сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа тасрах юм бол эргээгээд маш их зардал болно гэдэг талаасаа. Тэгээд хэвээ ажиллагаанд оруулна. Гэхдээ сургууль цэцэрлэгүүд өөрсдөө хичээлээ тараад нөгөө янз бүрийн дугуултанд тавьдаг. Тэр дугуулангийн үйл ажиллагааг үндсэндээ хааж байгаа. Сургууль цэцэрлэгтэр дээд зэргээр аюул халдваргүй хамгааллын одоо 4 журмыг хүүхдүүдэд ойлгомжтой хэлээр нь өдөр тутамд нь өөрсдөд бүр нэвт тулт шингээд хэмжээд заагаад өгч байгаа. Тэгэхээр тэнд тархалт гарсан байсан ч гэсэн ангаар нэг бол хаана анги биш байлаа давхраар нь байх юм бол давхраар нь хаана сургууль даяараа тархалт нэмэгдэх юм бол тархалтын хаана гэхдээ хаана дүүргийн юм уу хаана одоо мужаар нь хаана гэсэн юм бол одоо миний амьдарч байгаа дүүрэг манай охин дунд сургуулийн хүүхэд тэгээд яг сургуулийн одоо хотын харьяа нэг 10 хэдэн сургууль байгаа. Эцэгчүүдийн дунд нийтийн мэдээлэлтэй тэр мэдээлэлээр юу гэж ирж байна вэ гэхээр энэ сургуулийн тэр ангийг төр хэдэн хоног хаалаа. Анги Энэ юу гэж байна вэ?
тий, ангиар нь зөвхөн ангийнхан жишээ. Сургуулиар нь биш. Тэгээ одоо 10А гэх юм бол 10А-г л хаана нөхөөс 10Б-г нь хаах. Одоо 10А, Б2 гарлаа гэх юм бол А, Б2 чинь нэг давхар байрлалтай. Одоо Монгол сургууль жишээ биш. Японд бол нөгөө 9-р ангиуд нь нэг давхартайгаа, 8-ууд нь нэг давхартай, 10-ууд нь нэг давхартай гэх давхраараа нөгөө ангиуд. Тэгэх юм бол ангиудад гарлаа гэх юм бол давхраар нь түр хаанч. Тэгээ энэ талаар ойлголт өгчлөөр халдвар бол хинч хурч магадгүй. Би өөрөө халдсан байсан ч гэсэн магадгүй надад шинж тэмдэг нь илэрхгүй. Би хүнд халдаач ч магадгүй. Тэгэхээр өөрийгөө ч хамгаалъя, өрөөлөгч халдаач ч магадгүй. Тэгэхээр маска заавалцгүй зүй. Бараа маш сайн угаая. Олон хүн богинорсон газар руу очихгүй бай. Тэгээд өглөө оройдоо халуунаа хэмжээ. Одоо манай охин орой унтахтаа халуунаа хэмжин өглөө халуунаа хэмжин. Халуунаа хэмжээ тустай тэмдэглэлийн юм. Ерөөсөө алга дармын цаас байна. 7 хоног болов. Тэр цаасны дээр хэдий юм байсан гэж юм. Тэгээ би энэ нэргүүцээд одоо жоохон толгой нүсдэг ч юм уу, дотор халуунтай байдаг ч юм уу. Тийм үед бол амарна сургууль бол энийг зөвшөөр. Тэгээд алдар авсан хин нэгнээ гарах юм бол хин гэдгийг мэдчихсэн. Гарлаа гэх юм бол алагчлахгүй ад үзэхгүй байх. Тэгээд ийм энгийн журмуудыг хүүхдүүдэд дагаад өгөхөөр тэр чинь хүүхэд өөрөө сурж байгаа юм гэртээ очиод эцэг ихтэй маска зүсгөөч гэдэг юм тийм ээ. Араа угаснууч гэдэг юм. За ийм байдлаар бол нэгцэн ойлголт бол байна гэж үзэж байгаа. Харин туяа доктортой баярлалаа. Санал удаа болж мэдээлэл амжуулсан танд маш их баярлалаа. За. Насан бэлэг дараагаас тодруулж асууя. За, насаа дараа маань бол залуу хүн шүү дээ. Таны амьдралдаа анх удаа өөртөө тавьчихсан хамгийн том зорилго юу бол? Тэрийг асуумаар. Тийм. Ерөнхийдөө одоо сургууль төгсөө 10 жил төгсөөл тийм ээ ерөнхийдөө ирээдүгээ жоохон ингэ төлөвлөж эхэлсэн. Тэгээ хамгийн ихтэй тавьсан зорилго бол ерөөсөө эх орондоо хэрэгтэй боловсон хүчин болъё, мэдлэгтэй, боловсралтай, чадaltaй тийм ээ. Ийм хүн болъё гэдэг тийм зорилтыг бол тавьсан. Тий, ерөөсөө ард түмэндээ хэрэгтэй хүн болъё гэсэн ийм зорилт тавьж ирсэн. За мөн одоо ингээд эх орноо хөгжүүлье, улс эх орноо хөгжүүлье гэсэн тийм ээ Монголоо гэсэн чин сэтгэлтэй ийм үнд зүйлээр ойрхон ийм хүмүүстэй аливаалах тийм ээ найз нөхд болъё, хамт олон аг бүрдүүлье гэх тийм ээ. Энэ чиглэлээр одоо зорилго тавьж болох нэлээд амьдрч ирсэн юм байна гэж би бол эргээд хардгийн тий. Тэгээ зорилготой тодорхой хэмжээнд хүрсэн. Одоо бол бид нэр үрдүн гаргаж тийм ээ жинхэнэ одоо сурсан мэдсэн энэ туршлага болгоно одоо Монгол улсынхаа хөгжилд оруулах шаардлагатай байгаа оруулах юмсан л гэж ингэж өсөж байгаа тий. Тэгвэл зүй ёс намын хувьд баримтлагдаг гол зарчим ер нь юу юм? Тий, зүй ёс намын одоо үнэт зүйл бол хууль ёс, хүн ёс, шударга ёс гэж байгаа тийм ээ. Өөрөөр хуулиндаа бид нар захирагддаг байх хэвээр хүн болгон захирагддаг байх хэвээр тийм ээ. Тэгээд хууль нь хэрэгждэг байх хэвээр гэж. Дээр нь Монгол улс одоо нийгмээр хүн гэдэг тийм ээ хүнээ дээдэлдэг, хүнээ хүндэлдэг, хүнээ хайрладаг. Тэр л маш чухал байна. Энэ айгүй чухал байна гэж үзэж байгаа. Тий. За тэгээд дээр нь бол одоо зүй ёс намын тийм ээ бас гишүүдэд тавьж байгаа бид нар бие биендээ тавьдаг шаардлагуудыг юу гэвэл тууштай байя. Чин сэтгэлээр хандъя. Иргэдээ бодъё. Монгол улсынхаа төлөө тийм ээ тууштай тэмцээ чадхаас чадахгүй хүртэл тийм ээ ингэж явъя гэдэг. Тэгээ заа гэсэн бол яваагүй бай гэсэн нэр төртэй бай гэсэн. Ийм одоо зүйлүүдийг бол бид нэр эрхэмлж ажилладаг байна тий. Таны бодлоор манай улсын шүүх засаглал ер нь бие даасан байж чадаж байна уу? Бас ил тод байж чадаж байгаа юу? Тийм шүүхтэй холбоотой асуудал бол сүүлийн үед нэлээд одоо тийм цаг үеийн асуудал бас боллоо шүү дээ тийм ээ. Тийм маш олон хүмүүсийг эмзэглүүллээ. Тий. За тэгээд ер нь тогтолцоо талаас нь ингээ харахаар шүүх засаглалын маань одоо засаглал маань тогтолцоо маань тийм ээ энэ парламент буюу парламент руугаа нэлээд шилжсэн ийм шилжилт ажиглагдсан. Өөрөөр хэлбэл одоо энэ шүүхийн ерөнхий зөвлөл гэж байдаг, сахилгын хороо гэж байдаг тийм ээ. Энд одоо хүмүүсийн томилгоо хийх эрх нь энэ парламент буюу тийм улсын хурал руугаа шилжих ийм шилжилт бол ажиглагдсан. За ингээд парламент дээр хэн байгаа юм бэ гэдээ харахаар ерөнхийдөө нэг нам тэнд бол тийм ээ олонхыг бүрдүүлээд байж байгаа. Тий. За ингээд харахаар ерөнхийдөө нэг нам хитрхи их эрх мэдлийг тийм ээ өөр дээрээ төвлөрүүлж байгаа юм бэ гэсэн ийм одоо хандлага ажиглагдж байна. Нөгөө талаас ингээд шүүх одоо засаглалаа тийм ээ шүүх засаглал гэдэг чинь ерөнхийдөө энэ онлоороо гэх юм уу арчилсан нийгмийн тийм ээ одоо онлоороо гэх юм бол шүүх засаглал хууль тогтоох засаглал гүйцэтгэх засаглал маань одоо тус бие даасан хараат бус байх хэрэгтэй. Энэ бол өөрөөсөө энэ арчлалын үндсэн зарчим
тулын 3 чөлөө байхгүй. Гэтэл шүүх засаглалаа яаж ин гүйцэх засаг биш юу хууль тогтоох засаглал дээр нэг нам байж байна. Тэр нам нь өөрөө гүйцэх засаглалаа хийж Үгүй яг үнэ. тэрлэг аваачаа шүүх засаглалаа аваачаа наачиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо болж байгаа юм уу? Энэ юу манайхаас бусад орнуудад энэ тогтолцоо байдаг болов. Бусад оронд яаж байгаа вэ гэхээр ерөөсөө ингээд яг бие даасан байдлыг хангаж ажилладаг байхгүй юу. Жишээлбэл нэг жишээ хэлэхэд Японд одоо Suzuki Munewo гэж одоо улсын их хурлын гишүүн байсан урд нь. За энэ хүн маш хүчтэй чадaltaй хүн байсан. Тэр хүн гадаад явдлын яамныхаа тийм ээ одоо албан хаагчид дарамт төзүүлээд загнаж хагаад шийдвэр гаргуулсан. Өөрөөр нөлөөлсөн байхгүй юу. Тэгээд тэрнээсээ болоод тэр хүн шоронд орсон. Тэгэхээр тий байх ёстой газараа байх ёстой байхгүй. Ирэх мэдлэн байх ёстой газараа байх ёстой хариуцлага тэнцэнэ хязгаарлаж явах ёстой байхгүй. Гэтэл тэр хүн хальсан байхгүй юу. Ингээд тэгэхээр ийм манай монголч бүр ийм болчлоо шүү дээ тийм ээ. Ингээд бүр жанхуу болчлоо тийм ээ. Ийм байж болохгүй юм байгаа юм. Тэгэхээр манайх бол ийшээ яваад байна. Энэ өөрөө бас том асуудал дагуулна гэж бол би бол энд бол нэлээд одоо санаа зовж харж байна. Тэгэхээр шүүх засаглал маань өөрөө ерөөсөө тийм хараад бус байж чадахгүй байгаа. Дээр нь хин нэгний нөлөөлөл байдаг гэдгийг ерөөсөө маш тодор харуулж байгаа ийм жишээ болсон гэж би бол харж байна. Ард иргэд нэлээд бас бухимдалтай ундууц чөлөөж авч байгаа маш их ундууц чинь тий. Одоо тэгээ шоронд байсан хүн гарч ирэнгүүтээ шууд улсын их хурлын гишүүн болчлоо. Энд одоо манай ард иргэд бол маш их бухимдаж шít. Юу байсан бэ? Юу болсон юм бэ тийм ээ? Ингэж ард иргэд дээр бас тоглоом хийж болдго юм уу гэсэн ийм байдлаар бол хандж байна тийм ээ. Тий. Тэгэхээр энэ дээр бол одоо хин нэг нь хааны газараа мэдж байгаа хүмүүс нь маш зөвөр тийм ээ тайлбарлаж өгөхгүй бол иргэд бол маш их бухимдалтай байна. 5-10 цаас сулгаалсан тийм ээ настай хүн 5-10 цаас сулгаалсан ч явахгүй. Шинэ жил суудаг үлээ. Шорон цуучаад байна шүү дээ. Гэтэл хэдэн тэр бомбаар нь улсын их мөнгө тийм ээ шамшигдуулсан хүмүүс ороо сайхан таргалж хагаад бараг гарч ирээд байгаа юм шүү шоронгосоо тийм ээ. Энэ ч нь өөрөө шудраг бос байна л гэж харж байгаа тий. Тэгэхээр нийгмийн үйл хандлагыг эргээр өөрчлөхөд юу хэрэг хугацаа шаардвал өөрчлөгдөх боломж гаргалгаа бий юу? Харин тий яг энэ зүй ёс намын хувьд бол ерөөсөө энийг л зорж байгаа. Тий. Нийгмээ эргээр өөрчлөх хэрэгтэй байна. Бид нэр бас тэгээд яг гадаад дотоод сургуульд төгссөн тийм энэ сэхэтнүүд бас хөндлөнгөөс хараад сууж болохгүй юм байна. Болохгүй гэдгийг харж байгаа, болохгүй гэдгийг мэдэрч байгаа бол дээр нь тэрнийг засах тийм ээ чадвартай байгаа бол бид нэр гар өргөх хэрэгтэй юм. Бид нэр оролцох хэрэгтэй юм байна гэдэг. Ингээд зүй ёс нам тийм ээ бусдыгаа манлайлаад ингээд явж байгаа юм байна. За нийгэмд энийг хийхэд хэцүү юу? Хэцүү нэг талаасаа бас амархан ч юм бол байгаа. Юу гэж хэлэх гэж юм нэхлээр манай монголчууд одоо ингээд гадагшаага их явж шít. Америк, Солонгос, Япон тийм ээ би өөрөө Японд олон жил байсан. Тэнд чинь яг ингээд хууль дүрмээрээ тийм ээ шудраг нийгэмд ингээд амьдарч байгаа байхгүй юу? Хөдөлмөрлж гин, сурж гин, ажиллаа хийж гин, цалингаараа амьдарч гин тийм ээ маш сайхан монголчууд амьдралаа авч явж чадж гин. Тэгэхээр Монгол улсад нэг тийм зөв хүмүүс нь гарч ирээд тогтолцоон сайхан зөв болоод хууль нь хэрэгждэг болох юм бол Монголын ард түмэн тийм ээ дасан зохицоод Монголын нийгмийг ерөөс нэг өдөр ихэл тийм ээ маш сайхан юм эрэг болох боломж бол байгаа байхгүй юу. Хэцүү юм байна. Хэцүү нь юу гэхээр бид нэр зөв хүнээ сонгож гаргаж ирж чадахгүй байна л гэж хэлмээр байна тий. Бид нарыг удирдах байгаа хүмүүс маань зөв хүмүүс байх. Зөв хүн гэдэг маань юу гэхээр улс их орны чин сэтгэлээсээ хайрладаг тийм ээ. Мөнгөнд барьцаалагдаг, хүнд барьцаалагдаг. Яг энэ үнэт зүйлээрээ ард түмнээ дээдэлдэг, ард түмнээ хайрладаг, шудраг ёс, хүн ёс, энэ хууль ёсыг тийм ээ чин сэтгэлээсээ ингэж үнэт зүйл гэж боддог ийм хүмүүс гараад ирэх юм бол Монгол улсад жинхэнэ өөрчлөлтийг бол авчрах боломжтой. Тэгэхээр энийг ингэж хийхэд бид нэр сонголтоо зөв хийх хэрэгтэй болчиход байгаа. Манай Монголын ард түмэн тийм ээ бид нар өөрсдөө сонголтоо зөв хийх хэрэгтэй, хэрсүү байх хэрэгтэй болчиход байгаа. За ингэж чадахгүй бол Монгол нийгэмд ингэж өөрчлөлтийг гаргана гэдэг чинь их удаан процесс болно. Энэ хооронд яах вэ гэхээр маш их золиос гардаг нийгэмд. Маш олон хүн амь насаараа ирсдэн. Эрүүл мэндээрээ ирсдэн. Тийм ээ? Одоо утаа амьсгалаа бид нар хичнээн жил амьдарч байна. Энэ бидний биед ямар үр нөлөө үзүүлж байгааг бид нар мэдэхгүй байна. Эн чинь өөрөө нөгөө талдаа тийм ээ? Монголын ард түмэн бие сэтгэл тийм ээ энэ организмаараа ингээд золиос гаргаад байгаа байхгүй юу? Дээр нь одоо энэ зам тээврийн ослол гин янз янзын ослууд байна тийм ээ? Маш их одоо хүмүүс эрсдэж шít. Энэ эрсдлүүд чинь ингээд явсаар байгаад маш их юм өндөр түвшинд очих дээр нийгэм өөрөө бухимдаад тийм ээ? Тэгээ нэг тесрэлт үүсээд тэгжээж ингэ жоохон өөрчлөлтүүд гарна л да тийм ээ. Тэрний хүлээх хэмжээний тийм ээ тэр олон золиосыг бид нар гаргах хэрэгтэй ч юм уугүй ч юм уу тийм ээ. Энэ цөөхөн монгол хүмүүс бид нар бие бинийгээ хайрлаж болно шүү дээ уг нь бол тийм ээ. Ингээд явах хэрэгтэй байгаа маа. Тэгэхээр цаг хугацаа бол их шаардлагадна. Өрсөлдөгч боломжтой шаардлагадна. Тэгээ ингээ хүлээгээд авахлаар бас нөгөө талдаа тийм үгүй яах вэ тэгээд удаан ч гэсэн тийм ээ өөрчлөж чинь гэж ярих хүмүүс бас бий. Гэхдээ энэ процесс чинь удаан байх тусмаа нэг асуудал байгаа нь юу гэхээр Монгол улс маань ингээд
тусгаар тогтносон улс шүү дээ тийм ээ. Гэтэл дэлхийд даяараа энэ улсууд чинь эдийн засгаар өрсөлдөж байгаа байхгүй юу? Хөрөнгө оруулалт татах гад өрсөлдөж байна. Иргэдэд ажлын байраар хангах гэж өрсөлдөж байна тийм ээ. Иргэдэд чинэлэг байлгах гэж өрсөлдөж байна. Энэ мундаг ингээд тийм одоо юу гэх юм манлал сайтай тийм ээ удирдагчтай улс нь төрүүлж хөгжөөд байгаа байхгүй юу? Гэтэл бид нэр маш олон асуудалтайгаа зууралдсан, хоорондоо бие биенийг харлуулсан, бие биентэйгээ ингэж хөлөөж ийлдсэн тийм ээ. Энэ байдалтай ингээл нэг тийм намган дотроо ингээл тийм ээ живцгээгээл ингээд байгаад байгаа байхгүй. Энэ айгүй хайрын санагддаг. Энэ байдал цаашаа үргэлжлэх юм бол Монгол улс хэр удаан тусгаар тогтносон бие даасан улсаараа хэр удаан оршин тогтнож чадах вэ тийм ээ. Нэг өдөр бид нэр өөр улсын харьяанд орчих юм биш үсттэй гэсэн ийм айдас бол байгаа юм. За яг бидний нүдээр харах Монгол улс дампуурлын ирмэг дээр очсон баг. Маш хүнд байдалд баг. Тий. Тэгэхээр энэ дээр би бол одоо бүх одоо Монголынхаа иргэд бүр уриалмаар байгаа байхгүй. Энэ улс төрчидтэй ч гэсэн уриалмаар байгаа тийм ээ. Идэж уусан одоо дүүрчээ. Монгол улс чинь дампуурчаад байна. Одоо бүгдээрээ жинхэнэ хүчээ нэгдэх хэрэгтэй байна. Ирээдүгөө бодох хэрэгтэй байна тийм ээ. Иргэний зориг гаргаач. Монгол хүний хувь зориг гаргаач. Одоо Монгол улсаа өөрчлөе тийм ээ. Ирээдүгөө бодъё гэдэг л ийм л хэмиг бол хэлмээр байдаг юм аа. За баярлалаа танд. Баярлалаа. Зүй ёс намын цаг нэвтрүүлэгтэйгээ хамт байсан үзэгч танд баярлалаа. Бидний өнөөдөр нэвтрүүлгийн зочин хоморт Япон орноос мегмарын ариун туяа доктор маань мөн зүй ёс намын дарга Батбарын насан бэлэг дарга маань оролцлоо. Хамт байсан баярлалаа.